Эхлээд бурхан элчийг бүтээжээ. Тэгээд элчгэнд хэлсэн. Чи 50 жилийн турш эзэндээ зүтгэе. Чи нуруунд хүн ачааг хүрч эзнийхээ хүнд хүчээр ажлыг та чи хийж амьдр. Тэгээд чи 50 жил амьдрсны дараа буцаад ирсэн газараасаа буцаа гэж хэлсэн. Гэтэл элчийг өгсөн бэ гэж эзэн минь энэ хайд эндүү урт хугацаа байна. Би 30 жилийн буцаагаад 20 жилийн авъя. Би 20 жил хүнд хүчээр ажлыг хийж, хүнд хүчээр зүйлийг нуруундаа үүрч амьдрий. Би хүнд хүчээр ажлын төлөө толгоогоо бүхийлгэн, нуруугаа бүхийлгэн би ажиллая гэж хэлсэн. Тэгээ бурхан ёсоор нь олгож, элчинд 20 жилийг өгж, 30 жилийг нь үлдээж. Дараа нь нохоо бүтээжээ. Энэ нохоод хэлсэн байгаа. Чи 20 жилийн турш эзнийхээ үүдийг сахи. Чи эзнийхээ гэр орныг сахиж, гаднаас сулгаач оруулахгүйгээр гэр орныг сахин хамгаал. Гэхдээ чи эзнийхээ хоол ундны үүрмэг хоолны шавхруугаар нь хооллож амьдраа гэж хэлсэн. Гэтэл нохоо эзэн минь дэндүү олон жил байна. Та 10-ыг аваач. Би 10-ыг авъя гэж хэлсэн. Тэгээ эзэн бас ясаар болгож. За сүүлд нь эзэн сармөгчийг бүтээжээ. Сармөгчөнд хэлсэн байгаа. За чи 20 жил амьдр. Чи 20 жил амьдарч дандаа бусдыг илэглэн дуурайж, бусдын илэг дог болгож, бусдад инээд баястыг бэлгэлж яв. Бусдыг дандаа инээлгэж яваа гэж хэлсэн. Гэтэл сармөгч маань эзэн минь 20 жилд эндүү олон байна. Би 10-ыг авъя гэж хэлсэн. Тэгээд сармөгч 10 жил амьдарч бурхан бас л ясаар болгон үлдсэн 10 жилийн авч. Харин хамгийн сүүлд нь бурхан хүнийг бүтээжээ. Тэр хүнийг бүтээгээд дэлхийн ертөнцийг эзэгнэн захир. Чи маш гайхалтайгаар одоо миний ёсоор 20 жилийн турш амьдраа гэж хэлж байна. Гэтэл хүн эзэн минь энэ чи ямар бага юм бэ? Би бусад одоо тэр үлдээсэн элжигний нохооны сармөгчин нарын үлдээсэн тэр жилүүдийг би авъя гэж хэлж байна. Тэл бурхан ёсоор нь олгосон. За ингээд хүн маань маш олон наслах болж байна. Одоо бусад амьтныхаа үлдэгдэл насыг авснараа. За ингээд хүний амьдрал 20 жилийн турш яг хүний ёсоор амьдардаг бай. Учир нь гэвэл хүн одоо насан туршлаа эцэгхийн гар дээр югаарч дутхгүй аз жаргалтай өөрхөн дураар маш сайхан одоо амьдардаг байхаа. Гэтэл дараа нь тэр амьдрал зохион амьдралынхаа төлөө 30 жилийн турш тэр элжигний авсан одоо элжигний үлдээсэн 30 жил тэр амьдралынхаа турш нуруунд хүнд хүчээр ажлыг үүрч амьдардаг болсон. Тэр өдөртмийнхаа хоолыг, тэр өдөртмийнхаа хувцсыг, өдөртмийнхаа хэрэгцээг хангахын тулд тэр яг л элжиг мэт зүтгэж амьдарсан. Дараа нь тэр үр хүүхдүүдийнхаа одоо гэр орныг сахиж, үр хүүхдүүдийнхаа гэр орныг булгаач оруулахгүй тулд сахин хамгаалж амьдарсан. Идэж байгаа хоол нь магадгүй зарим настай хүмүүс маань тохирдог шүү дээ. Заримдаа бидний эцэг эхүүд маань одоо настай болоод ирэхээр амттай юм олцсон ч өөрөө идэж чадахгүй үр ач нартай үр хүүхдээ өгөхийг хүсдэг. Яг л ингэж амьдарч өнгөрөв. Яг л нохоо 10 жилийн турш эзнийхээ үүдийг сахидагтай адилхан хүн яг л үр хүүхдийнхаа гэр орныг үүдийг сахиж амьдардаг шүү дээ. Тэгээ сүүлийнхаа одоо элжигний сармөгчингийн үлдээсэн 10 жилдээ тэрээр үр ачнараа уйлж байгаа, өвмөлж байгаа үр ачнараа уйлуулахгүй тулд саадуулахын тулд урд нь яг сармөгчин мэт алиалж инээлгэж яг сармөгчин мэт тэд нэр алиа салвдаа мэт болдог. Үр ачнаар нь эмээ өвгөхөн тэр байдлыг хаад инээдэг, уйлахаа болоо саатуулдаг. Тэгээд хүн буцаагаад одоо энэ газраасаа буцах болдог. Гэтэл харин сэтгэл хангалуун байж чаддаг билүү? Хүн маань би насан туршдаа үнэхээр аз жаргалтай амьдсан. Одоо онд харамсах зүйл юу ч алга. Одоо нүд арихад одоо би бэлэн байна гэж хэлдэг хүн байдаг билүү? Үгүй. Ямар нэгэн тохиол заавал одоо харамсаж байдаг. Тэр минь яана? Одоо энэ минь яах вэ? Энд минь юу болох вэ гэж үргэлж харамсаж. Дахиад би хэдхэн жил амьдрах юмсан? Дахиад нэг 2 жил амьдрах юмсан гэж хүсэж байдаг. Хүний амьдрал насан туршийн төвд зовлон гонгаа дүүрэн өнгөрүүлждэг. Та яг л 30 жилийн турш элжиг мэт амьдралын төлөө зүтгэсэн. Дараа нь хүүхдийн гэр орны сахин хамгаалж үүдийг сахиж суух болсон. Дараа нь ачтын нэрээр уйлуулахгүй тул урдны аливаа савдаа мэт зан гаргаж самгчин мэт байдаг болсон. Энэ мөсөл мөн аз жаргалтай амьдрал мөн гэж үү? Бурхан биднийг үнэхээр ийм хатуу амьдралаар амьдрах гэж хэлчихсэн гэж үү? Үгүй ээ. Бурхан бидний яасан болоо? Бүгдээрээ Библиэс харъя. Библи гэдэг бол бидэнд Бурханы үлдээсэн үг. Бидэнд Библи маань яагаад гэсэн олон асуултанд маань хариулж чаддаг ном юм аа. Тиймээс бүгдөө Библиэс харъя. Библи номын одоо 1-р ишлэлийн 1-р бүлгийн 20 дугаар ишлэл.
Энэ дээр юу гэсэн бэ гэхээр тэгээд бурхан бид өөрсдийн дүр төрхийн дагуу өөрсдөө адил хүний бүтээж далайн загас огторгон шууд алаадгуус бүх газар дэлхий газар мөлхөгч бүгдийг тэдэн захируулъя хэмээн айлтва. Тэгээд бурхан өөрийн дүр төрхөөр хүнийг бүтээж бурханы дүр төрхөөр эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээв. Бурхан тэднийг ажиллаж өсөн нэмэгдэж өнөр өтгөн болж газар дэлхийг дүүргэн газрыг эзэмш далайн загас огторгон шууд хийгээд газар дэлхий дээрх хөдөлдөг бүх амьтдыг захир хэмээн айлтва. Үгүй ээ шүү дээ. Бурхан биднийг муу муухай амьдраасаа тэр амьтдын үлдээсэн тэр жилүүд яг л амьтан мэт амьдраасаа гэж тэд мэт тэр дорд амьдраасаа гэж хүсээгүй байна. Бурхан биднийг маш гайхалтай амьдрах хүсч өсөн нэмэгдэж өнөр өтгөн бол та нар газар дэлхийг эзэмш газрыг дүүрэг гэж хэлжсэн. Бурхан бидэнд гайхалтай ивэлийг өгсөн байна. Бурхан бас бидэнд бүхий л одоо жимс ногоо өв дурмлыг бидэнд хайрлсан. Бидний яг л зөв амьдраасаа хэмээн хүсэж, аж аргалаар дүүрэн байгаасаа л хэмээн хүсэж бүтээсэн байна. Бурхан биднийг Эден хэмээгч одоо нэгэн гайхалтай цэцэрлэгтээр авчирч, арчилгаж, тэрэнд одоо сахин хамгаал тэнд амьдрахыг хүсэж байсан. Хамтдаа цагийг өнгөрөөж, хамтдаа одоо Библийг хамтдаа Бурхантай хамт өнгөрөөхтэй сайхан боломжийг Бурхан бидэнд олгож өгч. Бурхан хүнд одоо нэгэн тушаалыг өгсөн. Чи энэ цэцэрлэгийн алч модны жимсийг дураараа идэж болно. Харин чи сайн мөг мэдүүлэгч модны жимсээс огт идэж болохгүй. Чи түүнийг эзэн тэр өдөртөө зайлшгүй өхөн хэмээн айлтав. Бурхан бидэнд сонгох их сонголт чадварыг өгсөн. Бид нар энэ сонголт ихэн чадвараараа Бурханд хичнээн их хайртайгаа харуулж зөв сонголтоо хийж Бурханыг баярлуулах ёстой байт. Бурханд алдрыг өргөх ёстой байтал. Бид нар Бурхан бидний бүтээж аж аргалыг бэлгэлсэн учраас бидээс Бурханд алдар магтаалыг өгөж бидээс Бурханыг баярлуулах ёстой байтал. Ийм сайхан амьдрах ёстой байтал. Одоо юунд ингэж амьтны амьдралаар тэр дорд илжиг мэт амьдралынхаа төлөө зүтгэж нохоо мэт гэр орныг сахиж үе талгаа хамгаалж яг сарамгчин мэт амьтны өмнө алсныхаа нөлөөд болон амьдарч байгаа юм бэ. Бид яагаад ингэж амьдэрсэн юм бол? Бидэнд өргөж асуудал өгдөг. Надад мөнгө алга байна. Надад мөнгө юусоо байхгүй. Би мөнгөтэй болохыг маш ихээр хүсэж байна гэж хэлдэг. Бидний амьдрал тэр нь болохгүй байна. Миний амьдралд ийм асуудал тохиолдлоо. Аа маань өвдсөн, ээж маань ажилгүй. Дүү маань ингэчлээ. Ах маань тэгчлээ. Өргөлжил асуудал бидний амьдралаа дүүрэн байдаг. Бид өргөлжил зовлон гонигаас байдаг. Энэ зовлон гоник нь бидэнд хаанаас ирсэн юм болоо? Өдөрөө Библийн номоос хариултаа хайцгаая. За, Эхлэл номын 3:1-ээс уншия. Эзэн Бурханы бүтээсэн аливаа хэрийн зэрлэг амьтчийн дотроос могой хамгийн илүү залтай байжээ. Тэр могой та нарт энэ цэцэрлэгийн байгаа бүх модны жимсээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү хэмээн эмэгтэйгээс асуужээ. Тэр эмэгтэй могой тандаж бид энэ цэцэрлэг дэх модны жимснээс идэж болно. Харин цэцэрлэгийн гол байгаа модны жимснээс бүхүр тэгвэл та нар өхөн гэж айлтсан хэмээжээ. Гэтэл могой эмэгтэйд та нар юусоо хөхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нэгдэж Бурхан шиг болж сайн мөг мэдэх болно гэв. Бурхан мэддэг гэдгийг Бурхан мэддэг билээ гэж хэлжээ. Тэр эмэгтэй модны жимсийг идэхэд амттай, харахад тааламжтай, оюун ухааны задламар байсныг тэр эмэгтэй үзээд түүнээс авч идэж бас өөртөө хамт байсан нөхөртөө өгч тэрч бас иджээ. Энэ дээр хэлсэн мэн тийм үү? Харахад амттай, идэхэд оюун ухаан задламар харагдсан учраас гэж байна. Гэтэл эмэгтэй хүмүүст маань юу ч тутахаар зүтгэх зүйл юу ч байгаагүй. Тэд хоол унсан, тэд цэцэрлэгтээ дивашнээс бүхий л хоол хүмснээс бүхий л жимснээс тэд дураараа идэж болох байсан. Гэтэл тэд тэгсэнгүй. Тэд өдөрт маш их аз жаргалаар дүүрэн байдаг байтал тэдний сэтгэл хансангүй. Энэ эмэгтэй өөрийнхөө шунлаас болж өөрийнхөө ихийг дахиад байгаа зүйлсэл хангахгүй ихийг хүссэн учраас энэ модны жимсээс авч идсэн. Ингээд хүндрэлтэн муу хийдэг болж. Ингээд одоо тэд нэр Бурханы хуулийг зөрчиж муу зүйлийг хийсэн. Нэгэн үг байдаг шүү дээ. Шунал дэвтвэл шулан болно гэж. Яг л энэний үлгэрээр муу зүйл хийснээрээ тэд нар маань тэр аз жаргалтай амьдарч байсан дээр диваа чангаасаа хөөгдөж. Бид нэр яг л амьдралдаа нэмэгтэй мэд шунал тачаалаа барьж чадахгүйгаасаа болж бид нар зовдөг. Бид байгаа сэтгэл хандгүй учраас бид нар зов шаналдаг. Бид тэгвэл яаж энэ их зүйлээс ангижирч энэ одоо муухай зүйлээс салан гайхалтай амьдрах ёстой юм бэ? Бид нэр яаж аз жаргалтай амьдрах ёстой юм бэ? Бүгдээрээ тэгвэл номлогчийн өгсөн номсыг номноос харъя.
Библийнхаа номыг нэгээд дээр юу гэж хэлсэн байна гэхээр зэрэг 11-ийн одоо 9-р эшлэлдэр залуу минь эдэр насандаа баярлаж эцэг залуу насныхаа турш зүрсгэлээ баясах өөр зүрхнийхээ хүсэл өөрийн нүдний харцыг даг. Гэхдээ энэ бүгдийнхөө төлөө Бурханаа шүүгдэх болно гэдгээ мэддэг вэ. Иймээс сэтгэлийн зовлон биеийн шаналлаас зайлж явах тун. Учир нь хүүхднаас ирч хүч гэдэг чинь зуурдах юм. Хүнд өдрүүд ирж энэ амьдрал жаргал үтсэнгүй гэж хэлэх тийм жилүүд ирэхээс өмнө залуу насныхаа өдрүүдэд өөрийн бүтээгчээ санах тун. Бүгдээрээ энэ ишлэлээр анхаарлаа хандуулъя. Залуу минь өөрийнхөө одоо хүслээр амьдраа. Эдгээр насныхаа турш баярлаж сингэх нүдний харцын дагуу бай. Зүрсгэлээ баясах төгсөл мөрөөдөл тахаа гэж. Энэ ямар гайхалтай юм бэ? Бурхан бидэнд ямар хязгааргүй их шүлээ өгөө вэ? Эдгээр насныхаа турш баярлаж синг, залуу насныхаа турш зүрсгэлээ баясах, өөр зүрхнийхээ хүсэл, өөрийн нүдний харцыг даг. Энэ ямар гайхалтай, ямар агуу юм бэ? Бурхан бидэнд үнэхээр одоо гайхалтай эрхчлийг олгож яг л дэлхийн ертөнцийг эзэгнэн захираа гэсэн Бурхан өөрийн хэлсэн энэ амлалтыг биелүүлж бидэнд өөрийнхөө нүдний харцын дагуу, өөрийнхөө хүслийн дагуу яваа хэмээн бидэнд Библиэд дамжуулан хэлж ямар гайхалтай Бурханы ивэл вэ? Бурхан амлалтаа биелүүлсэн байх шүү дээ, тийм үү? Та нар өссөн нэмэгдэж үржиж, өнөр өтгөн болж дэлхийг эзэгнэ гэж хэлсэн тэр амлалтаа биелүүлж байна. Үнэхээр гайхалтай. Харин гэхдээ энэ бүгдийнхөө төлөө Бурханаа шүүгдэх болно гэдгээ мэддэг вэ. Иймээс сэтгэлийн зовлон биеийн шаналлаас зайлж авах тун гэж байна. Бурхан бидэнд хэлж. Энэ бүгдийнхөө төлөө Бурханаа шүүгдэх болно гэдгээ мэддэг вэ гэж байна. Яагаад бидэнд хэлж байгаа юм бэ? Тэр яагаад гэвэл тэр өөрийн бүтээсэн бүтээлээ үнэхээр их хайрлсан учраас тэр өөрийн бүтээсэн бүтээлээ хизээ нэгэн зав тийм үү хин юу хийв юу болсон аль нь зөв бэ аль нь буруу вэ гэхийг шүүн тунгаах цаг ирнэ гэдгийг тэд одоо сануулга хэлж байсан. Тэр бидний сэтгэлийн шунал одоо зовлонгоос зайлж амьдраа. Илүүг шунж, илүүг бодож муу зүйлийг битгий хий гэж хэлж байсан. Бүгдөө зөвхөн нэгэн жишээ авъя л да. Канон дээрээс харъя. Олон канон гардаг шүү дээ. Гэтэл Канадад муу үйл хийж байгаа мөний төлөө маш их муу үйл хийж байгаа хүмүүс эцэстээ дандаа ялагдалд хүрч байдаг. Тэгэхэндээ одоо сайн зүйл хийж байгаа юм шиг боловч эцэстээ дандаа ялагдалд хүрч байдаг. Харин гэтэл өнний төлөө тэмцэж байгаа хүмүүс эхэндээ ялагдалд хүлээж байгаа мэт боловч эцэстээ дандаа яалж байдаг. Энгийн нэгэн жишээлэг гэж гардаг. Харин гэтэл Бурхан биднийг одоо өөрсдөө хүслийн дагуу яваа. Гэхдээ шүүгдэх болно шүү гэдгийг бид сануулж өгч байсан. Тэгэхээр Бурхан бидэнд хэлж та нар төгс үр дүнтэй тэгсэр хатуужилтай бай. Тэгвэл та нар юугаач дутхгүй сайхан амьдрах болно гэж байна. Бүгдөө дахиад Библиэс хариултыг харъя. Тэгээд 1 Коринт 13-ийн 4-өөс хэлж уншия. Хайр бол төвчээртэй, инэрэнгүй юм. Хайр атахдаггүй, бардамжан гаргадаггүй, зохисгүй, авиралдаггүй, өөрийнхийг ирдэггүй, ууралдаггүй, муу тоцоо хийдэггүй. Зөвхт бус байдалд баярладаггүй, харин үнэнд баярладаг. Бүгдийг талдалдаг, бүгдэд итгэдэг. Бүгдэд найддаг, бүгдийг төсвөрлөдөг. За, хайр хизээж дуустдаггүй маа гэж байна. За, хайр мань тэгвэл ямар гайхалтай хайр юм бэ? Тэгвэл энэ хизээж дуустдаггүй хайр бидэнд яаж илчлэгдсэн болж таарж байна? Иохан 3:10 дотор байдаг. Бурхан үнэхээр дэлхийг хайрлсан учраас өөрийн цорын ганц хүүгээ илгээжээ. Тиймээс хүүд итгэгч хийнч болов өгөхгүй мөн хамтаа болно гэж хэлж байна. Хөөх энэ ямар гайхалтай хайр вэ? Бид ямар их азтай хувь тохиолтой хүмүүс юм бэ? Бид нар ямар их хайраар хайрлуулж байгаа хүмүүс юм бэ? Биднийг хүүхднаас ирч хүч гэдэг бол зуурдах юм аа гэж хэлдгээрээ Бурхан бидэнд хизээж та нар өөрийн хүч чадлаар өөрийгөө аварч чадахгүй юм. Тиймээс та нар хүүд итгэснээрээ одоо мөн хамтаа болох юм аа. Хүүд итгэснээрээ Бурханд хүрэх юм болоо гэж хүрэх болно гэж дайлцсан. Бурханы цорын ганц хайртай хүү, Бурхан өөрийнхөө цорын ганц хайртай хүүгээр дамжуулан бидэнд ирч хүчийг хайрлсан. За тэгвэл хүү маань одоо би бол зам, үнэн, ам мөн хинч надад дамжилгүй эцэгт хүрэхгүй гэж байна. Тэгвэл одоо хүүн одоо бидний өмнө зам одоо үнэн ам юм байна. Хүүн бидний ам учраас одоо биднийг Бурханд хүрэх агуу гайхалтай зуршлаг болдго юм байж. За хүү бас амлсан байна.
хүнд дарамт үрж зовлон өрсөн хүмүүсээ над руу ир. Надад хүнд ачаагаа өрүүл. Харин миний болгоог хөнгөн би та нарт амралтыг өгье гэж хэмээн хүссэн. Би та нарын одоо хүнд ачааг би өөрөө үүрэн амьдрья гэж хүлж байсан. За ингээд одоо хүн маань бидэнд одоо хандан над руу ирээ хэмээн уриалан дуудаж байна. Хүн маань бидний гайхалтай хайраар хайрлсан. Бурхны хариулт эндүү агуу хайр. Гэтэл бидний хайрлсныг нь хариуд бид эргүүлээд Бурхныг хайрлах ёстой. Бид Бурхныг эргүүлээд хайрласнараа одоо түүнд алдрыг өргөх ёстой. Түүний одоо үгийн дагуу бид явах ёстой. Харин бид яаж түүний үгийн дагуу явах ёстой юм бэ? Хүн бидэнд хэлж бүгдээрээ Библиэсээ харъя. Та надад үнэхээр хайртай юм бол миний тушаалуудыг сахиа гэж хэлсэн. Тэгвэл түүний тушаал гэж юу юм бэ? Бурхан бидэнд ямар тушаалыг өгсөн юм? Тэр ямар учиртай тушаал учраас Бурхан биднийг сахин хамгаалаач хэмээн хэлсэн юм болоо. За бүгдээрээ дэвтгэл ном дээрээс Бурхан бидэнд өгсөн хууль тогтоомжийг уншицгаая. За чи надаас өөр бурхтай байж болохгүй. Чи өөртөө зориулан шүтэн эсвэл дээд тэнгэрт доорт газар доорх усан байдаг ямар ч дэмсийн дүрсийг бүүхий. Чи тэдэнд мөргөж тэдэнд үйлчилж болохгүй. Учир нь чиний бурхан эзэн бол би бол хартай бурхан бөгөөд намайг үзэн ядагчдыг 3-4 дахь үеийн хүрээнд нь хүртэл эцгүүд игэн нүглийн шитгэлийг болгох болно. Харин намайг хайрлаж миний тушаалыг сахичид 1000 үед хүртэл хайр инэдлэр дүүрнэ. Чи өөрийн бурхан эзнийг нэрийг дэмий хоосон бүдүрд учир нь эзэн өөрийнх нь нэрийг дэмий дурдагчдын итгэлийг орхидгүй юм. Эзэн бурхан нас чамд тушаасан ёсоор амьдралынхаа өдрүүдийг ариунаар сахихын тулд түүнийг мөрдөгтөн. Учир нь 6 өдөр хөдөлмөрлөж бүх ажлаа хийж харин 7 дахь өдрөө бол чиний бурхан эзэн, чиний амралт тул чи болон чиний хүү, чиний охин, чиний зарц, шивгчин, чиний өхөр, чиний элжиг, чиний бүх мал адгуус танад байгаа зочин ямар ч ажил хийх боломжгүй. Чи зарч шивгчнээ мөн өөрийнхөө адилаар амраа. Чи Египт нутгаас боол байснаа болон эзэн бурхан чинь хүчит гараараа сонгон мотороо чамайг тэндээс гаргаж авчирсныг сан. Тиймээс эзэн бурхан чинь амьдралын өдрийг сахихыг чамд тушаасан билээ. Эзэн бурханыхаа тушаасан ёсоор эцэг ихэх хүндэл тэгвэл чи урт наслаж чиний бурхан эзний чамд өгсөн энэ газар дээр сайхан амьдрах болно. Чи хүмбүү ал, бүү завхаар, бүү хулгаал, бүү хурцийнхөө эсрэг худал бүгчл. Чи хуршийнхөө эхнэрт бүү санаах. Чи өөрийнхөө гэр орон, түүний газар, түүний зарц, түүний шивгчин, түүний өхөр, түүний элжиг хуршийнхөө юунд ч бүр шүн гэж айлцсан гэв. Бурхан бидэнд ийм 10 хуулийг өгч. Бурхан бидэнд өгсөн энэ 10 хууль нь одоо бидний зөвхөн хайрын төлөө, биднийг шунлаа дарахын төлөө өгсөн юм аа. Биднийг хайрлсан учраас биднийг үргэлж өөртөө зовлон авчирж байдаг тэр зовлон дарахын тулд өгсөн юм аа. Бидний шунал гэдэг бол үнэхээр аимшигтай. Яг л тэр эмэгтэйд Адам Ява хоёрт юу ч дутагдаагүй сайхан амьдчихсэн тэр Деважингаасаа өөрийнхөө шунлаасаа болж хөөгдсөнтэй адилхан бидний шунал өргөж бидэнд гайг авчирч идэг. Шунлагтай шулан болно гэдэг шүү дээ. Бид өөрсдийнхөө шунлыг, бид өөрсдийнхөө амьдралыг, бид өөрсдөө хүслийн дагуу амьдрахдаа заримдаа бид буруу зүйлийг хийгээд идэг. Үнэн юм шиг боловч өхөлрөө хөдөлдөг зам байдгаа гэж бурхан бас бидэнд сануулгыг хэлж байсан юм аа. За эдгээр бүх хууль тушаал нь эзэн биднийг хайрлсан, хайран дээр үндэслэгдэн гарсан. Биднийг одоо шунаг, завхай сэтгэлийг амар амгалангаар дүүрхийг хүссэн тушаал байсан юм. Тэр өөрөө одоо бидний төлөө, бидний амийн төлөө өөрийн цорын ганц хүүгээ өгөхдөө одоо харамлаагүйгээр барахгүй биднийг мөнх амьтаа болгоно гэж амлаж байсан юм аа. Гэтэл мөнхөс дорой бид өөрсдийн сайн сайхны төлөө мөн одоо өөрийнхөө амийн төлөө нүд анихта юунд ч хорогдохгүй, санаа зовхгүйгээр одоо итгэл төгс би мөнх амийг авах болно гэдэгтээ итгэл төгс өөрт нь өгсөн амьдралынхаа жилүүдийнхээ төлөө бурханд талархлыг өргөөд отохыг хүсэхгүй гэж юу? Хүнд өдрүүд ирэхээс өмнө бурханаас бид нэр одоо гуйж бурхандаа авахыг хүсэхгүй гэж юу? Хүнд амьдрал ирж энэ амьдрал жаргал үтсэнгүй гэж хэлэх тэр жилүүд ирэхээс өмнө та бурханыг санах туун гэж бурхан бидэнд хэлсэн. Бурхан бидэнд хязгааргүй эрхчлөөг бидэнд хайрлсан. Залуу минь эдэр насныхаа
насандаа баярлацгийг залуу насныхаа турш зүрх сэтгэлээ одоо өөрийнхөө хүслийн дагуу удирдаа гэж хэлсэн. Бидэнд гайхалтай их чөлөөг олгосон. Мөн тэр бидэнд сануулсан хэлж байсан. Гэхдээ энэ бүгдийн төлөө чи хожим нь шүүгдэх болно шүү гэдгээ ухаараараа хэмээн хүсэж байсан. Тиймээс биеийн зовлон сэтгэлийн шаналлаас зайлсхийж яваа. Өөрийгөө шаналгаад байгаа, өөр шин зовлонд учраад байгаа тэр биеийг ихч тэр шунал ташаалаас холдоо хэмээн хүсэж байсан. Анх Деважинд нэгэн одоо тэнгэрлэгч өөрийнхөө шунал тачаалыг барьж чадаагүйгаасаа болоод тэр агуу гахалтай Деважингаас хөвгдөж бурхны оршуугаас холдсон юм а. Тэр би оддын дээр сэнтэгээ босгох болно. Би чуулганы умардад залгаан суух болно. Би агуу нэгэн шиг болно гэж тэр шунал ташаалд автгцсан учраас тэр тэнгэрийн улсын хамгийн гайхалтай элчинийг байсан хэрнээ тэр агуу их мэдлэлтэй байсан хэрнээ тэр байгаа сэтгэл хангаж чадаагүй. Бид ч ихсэн байгаа зүйлдээ сэтгэл хангаж чадахгүй байсансаа хойш би зовдөг. Хүндэтгээд бурхан талны өргөд өнгөрөх юм бол бурхан танд мөнх амийг өгөх болно хэмээн амласан шүү дээ. Та хэдийгээр таны махан бие зов зүдэрж ядарсан ч та эргээд эзэн нэгэн цагт мөнх амийг авч бурхантай хамт амьдрах гайхалтай ажралыг авсах болно. Бид амар тайван амьдрахын тулд бид бурханы тушаалыг сахив. Бид бурханыг хайрлцгаая. Бид бурханд алдрыг өргөе.